Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бид Дорнот аймгийн цагдаагийн газраас мэдээлэл илтгэлээ. Дорнот аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 287 холбогдогчтой 361 хэрэг бүртгэгдэж, гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэд төрийн болон төрийн ёс байгууллагатай хамтран олон ажлуудыг зохион байгуулж байна. Тэр дундаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тээврийн хэрэгсэл эзэмшигч байгууллага, иргэд аж ахуйн нэгж байгууллагатай байнга хамтран ажиллаж байна. Булган хөлбөмбөр сумын нутаг дэвсгэр улсын чанартай хатуу хүчтэй автозамд зам тээврийн осол хэрэг байнга үлдэгдэг. Аймгийн хэмжээнд 8 газарт таах хурдахаас хамгаалах бүс хамгаалтын суудал, хамгаалагдсан амьдрал, анхаар замын аюултай хэсэг, хурдны дээд хязгаар 80 км цаг зэрэг сэрэмжлүүлгийг байрлуулсан нь үр дүнгээ өгч байна. Тодорхой үе шаттайгаар ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал орон нутгийн хот хоорондын замд байнга 24 цагийн хяналттай байлаж төв магистрал замд орчих хөлбөмбөр булган Баян Түмэн сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нартай хамтран хян шалдруудыг өргөжтүүлчихсэн байдлаар хийж ажиллаж байгаа. Үүний үндсэн дээр орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол гэмт хэргийн гаралт манд буурсан. Мөн аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр тодорхой замыг сайжруулах, мөн тэмдэглэгийг сайжруулах, засах, мөн шинээр байгуулах зорилготой төсөв хөрөнгийг батлан үүний дагуу төлөвлөгөөний тустай ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн бага насны хүүхд чиглэсэн бага насны хүүхдийг сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цацруулагчтай цүнхний уутыг бэлтэн тараах ажлыг төлөвлөгөөндөө тусгай ингээд хэрэгжүүлж ажиллахаар ингээд төлөвлөд байна. Дорнот аймгийн цагдаагийн газраас 2017-оос 2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осол зөрчилд өртгөөс урьдчилан сэргийлж, сургуулийн багш удирдлагуудтай хамтран ажиллаж байна. Аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх зорилгоор зөөврийн хяналтын постны хөрөнгийг шийдвэрлэж ажлуудыг эхлүүлээд байна. Аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагасжилд цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 27, зам тээврийн ослын шинжтэй 44, нийтдээ 71 дуудлага мэдээллийг хүлээн авч бүртгэн шалгаж шийдвэрлэжээ. Дорнот аймаг дахь цагдаагийн газраас гэмтэртэй тэмцэх нийтийн хэмжээ хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд гудамж төлөө олон нийтийн газар гарч байгаа гэмтэрэг зөрчилийг бууруулах, тасан зогсоо урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл шалгалтыг нэгдсэн үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж байна. Цагдаагийн газарт иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирж байгаа дуудлага мэдээлэл цагдаагийн газрын дараагаас тушаалаар томилогдсон ажлын хэсэг камералог судалгаа хийж ажиллаж байна. 7 хоног бүрийн судалгаа гарган ус нийт бүрэлдэхүүн танилцуулж цаашдын ажлын чиглэлээр тодорхойлж байна. Мөн одоо аймаг орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд 14 хоног сарын нөхцөлөдийн мэдээгээ хөрвүүлэн мэдээлэлээр ханган ажиллаж байна. Цагдаагийн газраас 14 хоног тутам аймгийн засаг даргын удирдах ажлын шуурхай зөвлөгөөн дээр 14 хоног нөхцөл байдлыг урд 14-тэй харьцуулан дүгнэлт хийж мэдээлэл танилцуулан ажиллаж байна. Нийтийн хэмжээ хамгаалах чиглэлээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудам талбай олон нийтийн газар, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналт авах чиглэлээр хөдөлгөөний тэргуулийн 8 автомашиныг ажиллуулж байна. Дорнот аймгийн Чулуун хороод сум нь хойд талаараа Оросын холбооны ус, зүүн талаараа Бүгд найрамд Хятад ус, өмнөд олон баруун талаараа Чайбасан Дашуулуур сумтай хэлдэг 1700 ширхэг хүнтэй 400 гаруй өрхтэй. Бүх төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын цагдаагийн хэсгийн жилийн дөрвөн удирд байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Эрээн цав шалган нэвтрүүлэх бонд 2 талын ажиллагаатайгаар 7 хоног бүрийн мягмар баасан гаригуудад үйл ажиллагаа явуулдаг төмөр замын бондтой бүх төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж сумын иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Айл өрхөөр явж санал асуудал авах, сэрэмжлүүлэх, хулгайн гэмтэргээс сэргийлэх албан байгууллагуудаараа мэдээлэл өргүүлэх, ерөнхийдөө гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг байгаа. Сум орон нутгатайгаа байнгын хамтарч уялдаа холбоотойгоор ажилладаг байгаамаа. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаар эргүүлийн үүргийг цаг тутам маршрут гаргаж эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг байгаа. Эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ харанхуй эмзэг цэг болон гудамж талбай, актин сөгтөрж байгаа эмзэг цэгүүд болон тиймэрхүү цэгүүдээр одоо ерөнхийдөө голчлон эргүүлийн үүргэд хийдэг байгаамаа. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаа сумынхаа
тийм ээ. Сумын засаг даргын тамгын газрын хамт олонтойгоо олон нийтийн эргүүлэг зохион байгуулж шинэ шалгалт тавьж байгаа. Чулуун ороод сумын цагдаагийн хэсэг маань сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг даргын тамгын газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөөгөө маш их нэгт холбоотой ажилладаг. Жил болгон ажлын төлөвлөгөөгөө салбар зөвлөлийн хуралдаандаа оролцуулж төлөвлөгөөгөө баталж жил болгон ажилладаг. Мөн жилийнхээ эцэст бол ажлын төлөвлөгөөнийхөө биелэлтийг бас зөвлөлтөө танилцуулж түүний мөрөөр дараа жил хийх ажлынхаа төлөвлөгөөг бас төлөвлөж ажилладаг байгаа. За жил болгон манай уламжлалт болгоод хийгдэж ирсэн бас иргэдийнхээ дунд хийж ирсэн хууль сурталчлах өдрүүд, спортын баг наадам, ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг Новон гэрэл цагаан шугам зэрэг ажлуудыг бас нэр дурдаж эхэлж болж байна. Энэ жилийн хувьд бол орон нутгийн хөгжлийн сангаас бэлэн бус торгуулийн төхөөрөмжийг цагдаагийн албан хаагчдад авч өгч энийг бас авч хэрэгжилж ажилдаа хэрэгжилж байгаа. Энэ маань бас иргэдийн бас мэдээлэл хүргэх хуулийн хэрэгжилт ямар байгааг бас таниулах юм бас ондчтой юм арга хэмжээ болсон. За Оросын холбооны улс нь визгүй болсонтой холбогдуулан Оросын холбооны улс руу нэвтрэх аялж очиж хүмүүсийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хоригдсан бараа бүтээгдэхүүн болон нэг эд зүйл орж ирэхээс урьдчилан сэргийлж гайлын байгууллага болон элийн цэргийн тагнуулын аль багш нартай хамтран удирлуур ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулалт ажиллаж байна. За мөн сумаас сумын иргэдэд шинээр батлагдсан гарч байгаа эрүүгийн болон зөрчлийн тухай хууль болон бусад хуулийг танилцуулах, хуулийг сурчлах талаар яриа хуулга хийх, иргэдэд шинэ хуулийн талаар танилцуулгыг бол тогтмол багийн хурал бусад хэлбэрээр өгч байгаа. Мөн сумаас цагдаагийн хэсгийг ямар нэгэн байдлаар дэмжиж бэлэн бус торгуулийн машиныг 2 сая 500 мянган төгрөгөөр шийдэж өгсөн байна. Үүнийг одоо энэ оны 7 сараас эхлэн сумдаа хэрэгжүүлж ажиллаж байна.